Эхний мэдээлэл нийслэлийн харьяа төрийн байгууллагуудын албаагчид өнөөдрөөс 7 хоногийн нэг өдөр нь гэрээсээ цахимаар ажиллах, харин бусад өдөр нь хэдэн цагт ирж хизээ тархаа өөрсдөө шийдэх хэрэгтэй болсон. Үндсэндээ зайнаас ажиллах бус төрийн албаагчид хоорондоо зайтай ажиллах хөлбөрт шилжлээ. За учир нь төрийн албаагчдын ажлын эхлэх цагийг 7-8 цаг 30 минутын хооронд болгож өглөө 7 цагт ирсэн нь 16 цаг, за 8:30-д ирсэн нь 17 цаг 30 минутад тардаг баг зохицуултыг газар хэлтсүүд дор хийжээ. За энэхүү төрийн ажил илүү уян хатан болох нь харин иргэдийн хувьд төрийг хизээ хаанаас барьж авах нь улам сорилт болох нэ. Өглөөний 7 цаг 51 минутаас NTV мэдээллийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төв ордны Б байраас хүргэж байна. За нийслэлээс захирамж гарч өглөөний ажлын цаг 7 цагаас болсон. За мөн төрийн байгууллагууд 7 цагаас иргэдэд үйлчилж эхэлнэ гэдэг хуваар бол гарсан. Гэхдээ бодит байдал дээр яг ямар байна гэдгийг хүргэж байна. За энэ бол иргэдээ хүлээн авах төв. Одоогоор ажлын хуваарьт нь бол өөрчлөлт ороогүй 8-аас 17 цаг гэсэн хуваараараа ажиллаж байгаа. За улсын бүртгэлийн ерөнхий газарт буюу босоод тогтолцоотой учраас нийслэлээс гаргаж байгаа журам бол одоохондоо биднэрт альбан бичгээр албачиж ирээгүй гэдэг мэдээллийг улсын бүртгэгч одоо дотор нь ажиллаж байгаа хүмүүс тайлбарлаж байна. За харин энэ нутгийн захиргааны байгууллагын төв ордонд бол яг 7 цагт эхэлсэн гэдэг бол мэдээлэлгүй байна. Гэхдээ дотооддоо бол агентлагууд өөрсдийн зохион байгуулалтыг хийгээд ажиллаж байна. За 7 цагт бол ажил эхлэв гэдэг ийм мэдээлэл өгч байгаамаа. Засгийн газар нийслэлээс хэрэгжүүлсэн ажлын цагийн шин зохицуулалт 7 хоногийн нэг өдрийг цахим болгох шийдвэр нь анхандаа уян хатан байдал ачаал буурлах зорилготой амтай. Гэвч хэрэгжилтээр зайнаас ажиллах бодлогоос илүү албан агчид хоорондоо зайтай ажиллах хэлбэр шилжсэн дүр зураг ажиллагдаж байна. Ажлын цагийг 7 цаг болгосон ч иргэдийн бодит хэрэгцээнд төдийлөн нийцсэнгүү. Харин байгууллагын дотоод зохион байгуулалтыг тарамдуулж нэг өдрийг цахим бусад үед ээлжлэн ажиллах шийдэл нь бүрэн бүрэлдэхүүнээр ажиллах боломжийг хязгаарлажээ. Үүний үр дүнд үйлчилгээний тасралтгүй шуурхай байдал алдагдах эрсдэл нэмэгдэж шийдвэр гаргах хүн байхгүй эзэнгүй ширээд амжих нөхцөл үүсэх хандлагатай байна. Үндсэндээ 7 цагт эхэлсэн ажлын цагийн өөрчлөлт өнөөдрийн байдлаар иргэдэд бус албан тасалгаанд хүрлээ. Өнөөдөр бол 7 цагт ажил эхэллээ. За манайдар 7 цагаас эхлээд 8 цагаас ажлын бол хурал орж байна. 7 цагаас ирлээгээд одоогоор бол нэг иргэн ирсэн. 7 цаг 10 минутын орчим өргөдөл өгнө гэж нэг иргэн ирсэн. Ажлын бүтээмжинд бол бас тодорхой хэмжээний өөрчлөлт гарна л гэдэг ийм хүлээлттэй байна. Ажлын цаг ашиглалтаа бол цалгартуулахгүй ажил гэдэг шаардлагыг бол албаагчтай тавьж ажиллана. Хамгийн гол нь иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээ маань одоо бас иргэдийн бухимдлыг төрүүлэхгүй байх тус анхаарч ажиллаж байна. Нөгөө талаас захим өдөр бодитоор үр дүнтэй байх хэсэг нь тодорхойгүй хувээр хэрв захимаар ажиллах албан агчдын гүйцэтгэл хариу хурд хариуцлагыг тодорхой хэмжүүрээр үнэлэхгүй бол энэ нь зүгээр л ажлын нэг өдрийг сулруулсан хэлбэр болох эрсдэлтэй. Бид нар ажиллаа төлөвлөхөөр цаана бодиттой болон харагдахгүй ач холбогдол нэлээд байгаа. Тухайлбал замын төгжрэлт нөлөөлж байна. Тухайн хүний хувийн амьдрал, арга ирэх, үр хөвгтөө зарцуулах цаг хугацаа өөрчлөгдөн нэмэгдэнэ. Энэ талаас бүтээмжлэс нөлөөлөх баха эргээр нөлөөлөх гэж бодож байна. Давчрандаа энэ бодлого зайнаас ажиллах соёлыг төлөвшүүлэхээс илүү төрийн байгууллага дотроо хаваагдаж албаагчид хоорондоо зай барь ажиллах хэлбэр шилжихнэ. Харин эргэн төвтэй үйлчилгээ сайжирсан хэсэг нь одоогоор хэрэгэлзээтэй байна.